Сэмэ цаана баштараа мэдчихвч байна. За. Одоо 8 цаг 20 цаг 42 минут болж би сургууль дээр ангитай байна. За хичээл бол амарчсан байгаа. 1 сарын 26-нд хичээл хэлнэ. Гэхдээ хичээл амарсан ч гэсэндээ багш нарт маань хийх ажил маш их байдаг. За тэдгээрийн нэг бол ангийн засвар. Гэхдээ энийг нөгөө байнга тогтмол хийгээд байдаг зүйл биш л дээ. За ингээд би бол 2022 онд 6 дугаар анги хүлээж явсан. Хогоос анги хүлээж явж байлаа. Ингээд зөвхөн гоё болгосон. Үүнд мэдээж манай ангийн эцэгчүүд маш их тусалтай үзүүлсэн. Би ер нь их азтай. Өчигний юу гэх юм бол манай одоо хариуцж авсан ангийн хүүхдүүд болоод эцэгчүүд намайг маш их ойлгодог. За тэгээд одоо анх удаа анги авснаас хойш анх удаа юм бүрэн их засвар хийх гэж байгаа байхгүй. Тэгээд их засвар хийхээр болсон. Хавар манай анги хонхны баяртай. Тэгэхээр тэрнээс өмнө одоо Стефан баяр дээр ангийнхнаа гоё орчинд хүлээж авч өгтмөр байна. Тийм учраас анги хийж бүрэн ханд, хааз, шал гэдэг бүгдийг нь сольж шинжилж янзлах гэж байгаа. За өчигдөр болоод өнөөдөр манай анги хүүхдүүд надад маш их тус болсон. Тэгээд ангийнхандаа баярлалаа. Та нар үнэхээр хөөрхөн шүү. Хайртай шүү за. За одоо бол яг жижиг сажиг одоо цэвэрлэгээ юмнууд дуусаад үнцэн ажил эхлэх гэж байна. Ингээ 2022 оноос хойш тасралтгүй бүтээн байгуулалт анги төвчлөлт хийсээр яваад за ингээд манай шал бол нэлээд муутсан байгаа. За тэгээ бас юмнууд бас нэлээд муутсан. Тэгэхээр бүгдийг нь сольж шинжилгээ хийсэн. Саналын мэндийн эцэгчүүдтэй баярлалаа.